Роналдогийн бичлэг сайн лайк авсан учраас мөн хөл бөмбөгийн дэлхийн аварга болж байгаатай тохиолдуулан амлсан ёсоор Лионел Месси орж байна. Эхэндээ түүний амьдрал амжилтын тухай богино түүх орно. Төгсгөл хэсэгтээ түүний өсөлтийн гормон хэрэгэлсэн тухай яри, түүний бичлэгийг хүлээж байсан хүмүүс лайка префайраар өгөөрэй. Лионел Андрес Месси Кучитини 1987 оны 6 дугаар сарын 24-нд Аргентины Росарио хотод төрсөн. Лионел Мессигийн аавын нэрийг Хорхе Орасио Месси гэдэг. Тэрээр Аргентины Росарио хотын гангийн үйлдвэрт ажилладаг байсан. Мессигийн ээж Селия Мария Кучитини үйлдвэрт соронзон эд анги үйлдвэрлэдэг компанид ажилладаг байжээ. Тэрээр хоёр ах нэг эгчтэй айлын багна. Лионел баг байхаас маш их хайр халамжинд өсөж түүний гэр бүл сургуулийн болон спортын амьдралыг нь үргэлж дэмждэг байсан. Түүний хөл бөмбөг рүү орсон замнал нь түүний гэр бүлтэй нь холбоотой. Мессигийн эцэг залуу байхдаа хөл бөмбөг тоглодог байсан бөгөөд хүүхдийн хөл бөмбөгийн Гранд Оли багийн дасгалжуулагч хийдэг байжээ. Түүний эмээ тэрхүү клубт Мессиг 4 настай байхад нь дагуулж очин бүх бэлтгэлд нь хамт байсаар байсан. Ийм учраас Мессиг хөл бөмбөгчин болоход хамгийн их нөлөөлсөн хүнийг эмээгээ гэж боддог байна. Лионел Месси 10 жилдээ дунд сурлагтан байсан. 10 настай Месси гоолыг самар цөмж байгаа юм шиг оруулж байв. 2000 оны үед түүнийг Барселоны академи сонирхож эхлэв. Дасгалжуулагчид болон клубын удирдлагууд түүнийг сайн тоглодог гэдгийг нь харсан боловч эмчилгээний болон байр гэр бүлийн нүүлгэн шилжилтийн өндөр зардал их байсан учраас клубт авахаасаа эргэлзцгээсэн байдаг. Энэ үед түүний агент болох Орасио Гажоли Барсагийн захирал болох Чарли Ришакад нэгэн уулзалтан дээр үлдээ эргэлжээ. Нэг бол гэрээ байгуул, нэг бол бид өөр клуб руу явна гэсэн байна. Энэ үед Ришак салфетхэн дээр клуб Мессиг авах чин хүсэлтэй байгааг илэрхийлсэн бичиг хийж удалгүй жинхэнэ гэрээ байгуулагдсан. Салфетхэн дараа нь асар үнэтэй түүхэн дурсгал болж 2024 онд дуудлага худалдаагаар 965 мянган Америк долларт хүрч зарагдсан байна. 2001 онд Месси гэр бүлээрээ Испани руу нүүсэн. Ингээд Месси Барселоны өсвөрийн багт орсон. Месси эхэндээ 1500 еврогийн цалин авдаг байсан. Мэдээж тэрээр улам сайжирсаар түүний цалин 10,000 еврод хүрчээ. 2004 онд Месси өсвөрийн клубээс дэвшин Барселонд албан ёсоор тоглож эхэлсэн. Тэрээр 2005 онд Роналдиньотой найзлаж түүний дамжуулалтаар анхны гоолоо оруулан 17 настай Месси Испани аварга шалгаруулах тэмцээний Барсагийн хамгийн залуу гоол оруулсан тамирчнаар тодоров. Тэр үед Барса 6 жил төрүүлж чадаагүй байсан бөгөөд тэр жилдээ төрүүлжээ. 2005 онд өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентины шигшээ багт байсан Месси дэлхийн аварга болов. 2008 оны сезон дуусмагц Месси Роналдиньог явсны дараа өөрийн номероо 10 болгосон. Ингээд тэрээр тэр жилдээ хамгийн өндөр буюу жилд 7.8 сая еврогийн цалинтай тоглогч болсон. Тэрээр УЕФА-гийн аваргуудын лиг Испани аварга шалгаруулах тэмцээнүүдэд төрүүлж эхлэв. Түүний цалин 12 сая еврод хүрэв. Түүний багтаага хийсэн амжилтууд Барселона клубтэй 35, PSG-тэй 3, Интер Майамитэй 4, Аргентины шигшээ багтаа 7, нийтдээ 47 удаа аварга болсон байна. Түүний хувийн амжилтууд 8 удаагийн алтан бөмбөг, энэ бол дэлхийн дээд амжилт, 3 удаагийн FIFA-гийн оны шилдэг эрхтэй тоглогч, 6 удаагийн Европын алтан шахаа, 2 удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан бөмбөг, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчийн шагнал, дэлхийн шилдэг плеймейкер 5 удаа, Ла Лигийн түүхэн дэх хамгийн олон гол оруулсан тоглогч. Түүнд төрүүлж үзээгүй, авч үзээгүй тэмцээн цом байхгүй. Кристиано Роналдо түүнээс нийт гоолороо мөн аваргуудын лигийн аваргаараа гэсэн хоёрхан л статистикаараа илүү. Байж болох бүх амжилтыг эвдсэн Лионел Месси бүх цаг үеийн шилдэг тоглогч яахаргагүй мөн блэ. 2006 оны үед Месси 14 настай модель Макарена Лемостой нэр холбогдож байсан. Үүний дараа Лусиана Саласар, Клаудио Чиардоне гэх мэт модельүүдтэй нэр холбогдсон боловч албан ёсоор хинэнч хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд 2008 оны үед багийн танилуд байсан ирээдүйн эхнэр болох Антонелло Роккуцотой нийлж 2017 онд гэрлэн өдийг хүртэл хамт байсаар байна. Тэр хоёр Тиаго, Матео, Сиро гэх 3 хүүтэй.
Аргентин нийтдээ дэлхийн 3 удаагийн аварга. Нэг нь 1978 онд, нөгөөх нь домогт Марадонагийн үед буюу 1986 онд. Шилдэг үл бөмбөгч Месси эх орныхоо нэрийг мандуулахаар шигшээ багтаа дуудагдав. 2010 оны дэлхийн аваргаар Месси нэг ч гол оруулалгүй шүүгийн 8-д Германд 4-0-оор хожигдов. 2014 оны Бразилд болсон дэлхийн аваргаар Герман Аргентин 2 финалд үлдэв. Марио Гьоце нэмэлт цагийн 113 минутанд гол оруулан Мессиг дэлхийн аварга болохоос нэгэн алхмын наан зогсоов. Ирэх жилд нь Америкийн цомын тэмцээнд Месси ахин хожигдов. Дараагийн жилд нь бас л финалд Месси пенальти алдан хожигдсон. Ингээд 3 финал 3 ялагдал. Түүнийг Диего Армандо Марадонагаас ахуулаад бүх аргентинчууд үзэн ядсан байдаг. Дэлхийд даяар түүнийг шилдэг тоглогч гэдгийг хүлээн зөвшөөрөвч эх оронд нь үзэн ядсан. Нутаг нэгтнүүд нь түүнийг харав. Ингээд Месси шигшээ багтаа тоглохоо болох шийдвэр гаргасан байна. Тэрээр явхаар шийдсэн. Гэтэл тэр үед үзэн ядаж байсан аргентинчууд дуугаарав. Харин залуу үе болон хүүхдүүд уйлж Мессиг бити яв Лео гэсэн бичгүүд гудамж талбай самбар дээр бичигдэн Месси нэг зүйлийг ойлгосон байна. Хөгшин үеийн түүнийг Марадонатай харьцуулна, харин залуу үеийн түүнийг хайрлаж шүтэж дэмжинэ. Ингээд Месси нутагтаа адлуулсан ч хэний төлөө тэмцэхээ ойлгосон юм. Үзэн ядагчдын төлөө биш, түүнийг дэмжигчдийн төлөө. Эдгээр сая үйлж буй бяцхан зүрхнүүдийн төлөө. 2021 оны Америкийн цомын төлөөх тэмцээн ахаад Лео финалд үлдэн олон жил авч чадаагүй аваргын цомын төлөө тулалдсан. Анхел де Мариагийн гол Аргентиныг аварга болгож эцсийн шүгэл дуурахад Месси өвдөг сүхрэн нулимсаа барьж чадалгүй баярлсан. 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга. Дэлхийн аваргын алтан цомыг авч чадаагүй Месси 35 настай байсан. Магадгүй түүний сүүлийн он жилүүд амьд домог болох Марадонатай энэ тэнцэхийн тулд мөн түүний хөгшин шүтэн бишрэгчдэд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд Лео заавал дэлхийн аварга болох шаардлагатай. Хагас финалд Хорватыг 3-0-оор хожин аваргын төлөө Францтай үлдэв. Франц Аргентин үндсэн цагт 2-2 болон нэмэлт цагт бас 1-1 гол хийн пенальтигаар бүгдийг шийдэхэр болов. Торгуулийн цохилдоор шийдэгдэж Лео хүссэн хүлээсэн олон жил мөрөөдсөн дэлхийн цомоо өргөж чадсан билээ. Түүнийг энэ олон жил хүлээн зөвшөөрч чадаагүй аргентинчууд том жижиггүй бүгд хүлээн зөвшөөрсөн юм. Ялагчийг хинж дүгнэдэггүй. Яг одоогийн байдлаар Аргентин яаж финалд үлдсэнийг бид бүгд мэдэж байгаа. Гайхалтай эргэн ирэлтүүд хийсэн Аргентин энэ жил ахин финалд үлдэв. Энэ удаагийн дэлхийн аваргаар тэрээр төрүүлбэл юу болохыг ч төсөөлөхөд бэрх байна. Тэрээр хожсон ч хожигдсон ч өнөөдрийн байдлаар тэр бүхнийг баталсан учраас хожигдсон ч түүнийг буруутгах эрх байхгүй. Иймээс ахин гайхамшиг үзэх нү гэдгээ удахгүй харах л үлдлээ. Лионел Месси хүүхэд байхасаа маш сайн хөл бөмбөг тоглодог, авьяаслаг хүүхэд байсан. Дасгалжуулагчид түүнийг маш ирээдүйтэй гэж үздэг байсан боловч тэрээр бусдаасаа ялгаатай нь хэтэрхий жижигхэн биетэй байжээ. Жил ирэх тусам түүний өсөлт бусдаасаа хоцорч байсан учраас түүнийг эмнэлэгт үзүүлтэл өсөлтийн гормоны дутагдaltaй байгааг нь тогтоосон. Түүнийг Барса авахгүй байсан бас нэг шалтгаан нь энэ. Сайн тоглодогч гэсэн жижиг биетэй мөн давхар өндөр өртөгтэй эмчилгээний зардалтай учир клуб эрсдлээ бодон эргэлзэж байсан нь тодорхой. Өндөр эрсдэлтэй байсан ч Барса түүнд туслахаар шийдсэн. Ашиг өсөлтийн гормоны эмчилгээч туслаж Месси 169 см өсөж чадсан юм. Ийм өндөртэй ирнэ түүний хөл харьцангуй том 43 ресмертэй гэж үздэг. Мэдээж энэ бол өсөлтийн гормоны нөлөөнүүдийн нэг. Хамрын үзүүр, чих, уруул, хөл томрох энэ үхэнд. Нэг зүйлийг баттайгаар хэлье, хэрвээ Месси эмчилгээ хийлгээгүй бол энэ бичлэг хийгдэхгүй байлаа. Хэрвээ Лео эмчилгээ хийлгээгүй бол бүх цаг үеийн агуу тоглогч болж чадахгүй байлаа. Ээжж гормон чинь нөгөө аимшигт допинг гэд байгаа зүйл штэ. Олимпийн төрлийн спортууд сакс, хөл бөмбөг, тулааны UFC хүртэл хориглож, тамирчтай шийтгэж хасч, нэр хүндийн шалтаа хутгадаг аимшигт бодис. Энэ бичлэгээр чи Мессиг натурал биш гэх гээд байна гэж хэлж магадгүй. Тийм ээ, бодибилдингийн хувьд бол нэг л удаа курс явсан бол тэр хүн натурал байглаасаа заягдсан генетиктэй хүн байхаасаа хасагддаг бичигдээгүй хууль байдаг. Учир нь яг өсвөр насндаа өсөлтийн гормоныг 3 жил дараалан хэрэглэсэн түүний булчингийн бүтэц насан туршдаа өөрчлөгдөх нь тодорхой. За энэ яг хэрвээ хэн нэгэн хүүхдэд илт мэдрэгдэх үс өсөлт дутагдж байвал эрт илрүүлж эмчилгээ хийх хэрэгтэй шүү. Үүнийг
мэдээж нэн тэргуунд эцэг эхчүүд судлаж хийх хэрэгтэй. Өсөлтөн гормоны тухай үнэн бодит мэдээлэл авахыг хүсвэл төлбөртэй ард бодибилдинг группэд нэгдээрээ. Учир нь 18 нас хүрээгүй хүүхдүүд өсөх гэж янз бүрийн болохгүй бүтээгдэхүүн дур мэдэн хэрэгэлдэг цаг үе ирээд байна. Лионел Месси мэдээж жимд явж хоолны дэглэм барьдаг. Тэрээр 7 хоногт 2-4 удаа жимд явж төрнийг сүнэх, 2 толгойд гантел шахах, хөвлийг татах гэх мэт дасгалууд хийдэг. Гэхдээ тэрээр булчин мас нэмхийг хүсдэггүй. Учир нь энэ нь түүний техник болон хурданд нөлөөлдөг гэж үздэг байна. Жимд явж дутуу булчингаа хөгжүүлэх нь ямар ч спортод хэрэг болдог. Ийм учраас бодибилдинг бол спортын хаан гэж нэрлэх нь ч бий. Иймээс та бүхэн жимд явахыг хүсвэл Goku Gym-ийг сонгоорой. Та бүхнийг 11 салбартай хурдтай хүчтэй баг хамт олон угтах болно. 2014 оноос эхлэн Месси хооллолтондоо илүү анхаарах болсон. Өндөр форма хадгалахын тулд тэрээр хоол зүйч Жулиано Позер, Исмаил Галанчо нартай хамтран ажиллаж эхэлжээ. Тэрээр цэвэр ус, оливын тос, үр тариа, шин жимс, шин ногоо, мөн олон төрлийн самарнууд түлхүүйддэг байна. Жихэр ундаа, фаст фуд, цагаан гуйрал, улаан махнаас татгалздаг. Эндээс харахад түүний дэглэм дундад тэнгисийн хоолны дэглэмтэй маш төстэй харагдаж байна. Хамгийн эрүүл мөн хамгийн их судлагдсан дундад тэнгисийн хоолны дэглэмийн тухай тарих ба хоол номон дээр бичсэн байгаа. Хэрвээ та сонирхвол чатчээрэй. Лионел Андрес Месси Кучитины өндөр 169 см, түүний гойны тойрог 62 см, жин 72 кг, жижигхэн биетэй бөөсгөж хожлуулдаг байсан түүнд бурхан авиас бэлгийг харамгүй өгчээ. Авиас бэлгийг тоосонд дарагдуулах биш асар их хөдөлмөрөөр арчилж зүлгсэн түүнийг бурхан харж үнэлэн Азот хиймрийг нь дагуулж өгсөн гэлтэй. Тэрээр дэлхийд дахинд танигдж олон хүмүүсийн баатар болсон байна. Суперодууд өдөр шөнөгүй үргэлжлэх нарийн цэнгэнд оролцсон бэлтгэлээ таслаж элдв хил аманд өртдөг бол Месси тэдний эсрэг туйлна. Гэр бүлсэг, элдв онгороо зангуу, даруухан зөвхөн хувийн амбицаа бодлого баг хамт олноо боддог тэрээр хитрхи зөв хүн. Бүх зүйлийг зөв хийдэг дэлхийн хэмжээний хүн байхад яг таарсан хүн. Үргэлж гол оруулахдаа гараа дээшээ өргөж өөрийг нь хөл бөмбөгчин болгосон бурхны оронд очисон эмээдээ гоолоо зориулах түүнийг харах гайхалтай. Энэ удаач түүнийг ахин гол оруулан дэлхийн аварга болох мөчийг тэр бүм үзэгчид хүлээж байгаа. Хэрвээ тэгж чадвал хөл бөмбөгийн түүхэнд урд хожид бичигдэж байгаагүй магадгүй ахин 100-д тохиолдохоргүй амжилтыг үзүүлэн хөл бөмбөгийн бүх цаг үеийн хаанаар тодорх билээ. За энэ үрээд энэхүү бичлэг өндөрлөж байна. Хэрвээ та дэлхийн аваргын финалыг үзэх гэж байгаа бол лайка дараарай. Тэндээ уулзцаая.